Сайн байцгаана уу? Чиний 15-ны бэлэг цайн өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа 6 бэлэг бараамидын 4-р хэсэг болох хичээнгүй чандад хүрхий хэсгийг номноос уншицгаая. За намаа уншихын өмнө бүгдээрээ хамтдаа аврал итгэлээ уншийе. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хутгийг хүртэл би итгэмүй. Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. За хичээнгүй чандад хүрхий суралцах ёс үүнд 5. 1. Хичээнгүй мөн чанар. 2. Түүнийг анхааран авахд орох арга. 3. Хичээнгүй ангиллал. 4. Бүтээх үед хэрхэн үйлдэх. 5. Тэдгээрийн утгын хураалт. Анхан хичээнгүй мөн чанарт буянд зоригдсон элтэд дурших нь хичээнгүй. Жансаагаас буйныг хураах болон амьтны тус бүтээхэд сэтгэл илт дуршин түүгээр өдөөгдсөн 3 үүдний хөдлөх үйл. 2. Түүнийг анхааран авахд орох аргад 2 хэсэг. Үүнд хичээнгүй тус эрдэм мөн хичээнгүй бусын гэм үр. Анхан хичээнгүй тус эрдэмд үүнд 8. 1. Буйны чуулган бүхний тэргүүн. 2. Хичээнгүйгээр амгалан оршино. 3. Хичээнгүйгээр нисванасаас гэтлэн. 4. Хичээнгүйгээр ядуурахгүй. 5. Хичээнгүйт нь нисванаст үл ялагдана. 6. Хичээнгүйт нь уйсэл шантралд ялагдахгүй. 7. Хичээнгүйт нь олсноо үл алдана. 8. Эрдэм бүхэн хичээнгүйг даган төрнөө. 2. Хичээл үгийн гэм үр. Үүнд залхуурагчдад бодийн хутаг нэн хол. 2. Залхуурагчдад чандад хүрхүйн эрдэм төрөхгүй. 3. Залхуурагчдад бусдын тус үгүй. 4. Нисванас бүгдийн аривжих суур. 5. Залхуурх нь цагаан зүгийн ном бүгдийг тонон устгадаг. 3. Хичээнгүй ялгалт 2. 1. Бодит ангиллал. 2. Хичээнгүйг үүсгэх арга. Анхан бодит ангиллалд үүнд 3. 1. Хуйг мэт хичээнгүй. 2. Буйныг хураагч хичээнгүй. 3. Амьтны тусыг бүтээгч хичээнгүй. Анхан хуйг мэд хичээнгүй нь ганг мөрний элсний тоотой тэнцүү хичнээн 100 галав жил өнгөрөхөд нэгэн амьтны сэтгэл явдлыг бүрэн таних ба тийм мэтээр хамаг амьтны сэтгэл явдал тань туслах байсан ч үл шантармуй. Нэгэн амьтны тусад хідэн түм буман галавт очир тамийн гал ямагт шатан оршиж бурхны хутгийг бүтээх байсан ч үл уйсан шантармуй. 2. Хичээнгүйг үүсгэх аргад 4. Үүнд 1. Хичээнгүй саад харшлалыг арилгах. 2. Зохилдол өмг чуулгыг хураах. 3. Тэр хоёрт шүтэн хичээнгүйг чухалчлан авах. 4. Түүгээр бие сэтгэлийг уян болгох. Анхан хичээнгүй саад харшлалыг арилгахад 2. Үүнд 1. Харшлалыг танин барих. 2. Түүний аргыг шүтэх. Анхан харшлалыг танин барихад 2. Үүнд 1. Бүтээх чадахч ис орох. 2. Би ийм зүйлийг яаж бүтээж чадах билээ гэж мохох. Анхан бүтээх чадахч ис орохт 2. 1. Зав байгаа хэмээн хойшлуулн залхуурах. 2. Тийм биш ч игэл үйлүүдэд шунан сатаарах. Залхуурал төрөх шалтгаан нь 1. Итгэхгүй болох.
2. Зуурдын жаргалд шунах. 3. Нойронд автах. 4. Орчлонд уйсэлгүй. Хойшлуулах залхуурлын ерөндөгт 1. Олсон энэ бие цаг хугацаанд өтөр түргэн эвдрэх. 2. Үхсэний хойно муу заяанд унах. 3. Ахин ийм сайн шүтээнийг олоход бэрхээ. Муу уйлд тачаахыг хорих нь. 1. Дээдийн ном нь энэ хойдод хязгааргүй баяр баясгалыг үүсгэх шалтгаан. 2. Хэрэггүй үг яриа найр наадмын алгасрал нь их хэргийг доройтуулагч. 3. Хойшид тусгүй олон зовлон үүсгэх оронд үзэн хорих. Өөрийгөө дорд үзхийг хорих нь. 1. Зорилгодоо хүрэхэд өөрийгөө голох. 2. Түүнийг олох арганд өөрийгөө голох. 3. Олох арганд суралцах орчлонгийн зовлонгоос шантран өөрийгөө голох. 2. Зохилтол өмг чуулгыг хураахт үүнд 4. 1. Дуршлын хүч. 2. Буцалтгүй хүч. 3. Баяслын хүч. 4. Орхих хүч. Анхан дуршлын хүч. Үүнд дуршил нь хичээнгүй суур бөгөөд номд дуршил үгүй ертөнцөд дуршисаар амгалангаар ядуурч зовлонд хүлэгдсэн буй. Тиймээс үхэл мөнх бус үйлийн үр бурхад бодисадвын эрдэм түүний тус эрдмийг санан сүсхийг баттгаж дуршлыг өдөөгөөрэй. 2. Буцалтгүй хүч. Үүнд дуршил төрөн сайтар шинжилж төлөвлөн чадхаар бол ороо. Эс чадхаар бол чадах хүртлээ хүлээ. Учир нь ороод завсар дунд нь орхиод дадчихвал аль нь ч ямар ч үйл батгүй болж орсноо ч бүтээж чадахгүй болно. Бусад чадах зүйлээ бүтээж болох байсандаа мөн саад болно. Улмаар тангараг санварыг ч дундаас орхидог урвамтгай болно. Тиймээс хийх гэж орсон бол гүйцээхэд 3 өмгийг дадуул. Үүнд 1. Үйлийн өмг нь хинээс ч хань нөхөр болох гордлого тээлгүй өөрөө бүтээе гэх сэтгэлийг үүсгээрэй. 2. Чадлын өмг нь бусад амьтад энэ л үйлд хичээн өөрийгөө болон бусдыг зовоож байхад би өөрийн болон бусдын эрхэм тусыг бүтээж чадна. Яагаад чадахгүй гэж тусч энэрэнгүй төлөвт сэтгэлийг үүсгээрэй. 3. Несванасыг өмгдөх нь несванасыг үргэлж дорд үзэн эдгээрийг би ялахаас эд намайг хизээч ялж чадахгүй хэмээн харшлах талыг дарангуйлсан баатарлаг оюуныг үүсгэн баттдаг. Тийм уйлдэхгүй мохон шантарвал өчүүхэн харшлалч хорлож чадахыг явдалд орох үеигаас үгсэн могоотой учирсан хэрэг гард мэт ааш гаргана. Хэрвээ би дорой бол өчүүхэн жижиг уналж хорлоно. Тэр мэд бусдаас гойртохоо таслан өөрөө ганцаар хийх хуйгийг хуйгал. Тэр нь ч бусдууд над шиг хийж эс чадах учир би чадна хэмээн итгэлийг барь. Тэр мэд харам бүтээх үед ч несванасыг цааш мохоохоос биш тэр нь нааш хизээд мохоож чадахгүй байх оюуны хатыг үүсгэн хийн гиснээ завсар дунд нь орхихын гимиг сайтар сан. 3. Баяслын хүч. Үүнд тийм дуршил үүсгэж буцалтгүй хүчээр орохдоо анхан баяр баясалтайгаар эхлүүлж дунд нь үйлээ таслахыг үл хүсэн үл ханах санаа нь баяслын хүч юм. Үл ханахыг хэрхэн үүсгэх нь
Нялхас тоглох үйлд ханахгүй ордог. Ой ижил оюуныг улам түршлэхэд шамд. Игэл төрлөختөнгүүд үрд нь амгалан амсах нь эргэлзээтэй зуйлдж ханцуу шамлан орж байхад үрд нь амгалан өгөх үйлд хэрхэн ханах билээ. Тэр дундаа энэ хойд хоёрт хүчээр их зовлон өгдөг хүслийн эрдэмд ханахгүй байхад бэлтгэл өрнөл төгсгөл үр дүндээ гим алдал үгүй ойрын болон аштын хязгааргүй их амгалан өгөгч чуулганд яахан ханах билээ хэмээн сайн бод. Үүнийг наранд халсан заан лянгхуат нууранд гуин баясан ордог мэд оюун төрөх хүртэл сайн сан. 4. Орхих хүчин. Хичээл туйрган буйд бие сэтгэл алжааж ядарсан бол төр зуур завсарлан амрах хэрэгтэй. Эс тэгвээс ихэд уйсан мохсноор хойшод хичээхэд саад болно. Амарч дууссан даруйд хичээлийг эхлүүлж өмнөх нь сайн болсон бол түүгээр ханалгүй хойшод улам сайн гүйцэхийг зорь. Тийм хичээлийг тойрвохдаа хит махран хүчтэй хичээх болон хичээлийг хэд султгах хоёр гмийг орхин их мөрний урсгал мэт нэг хэмээр явах хэрэгтэй. 3. Тэр хоёрт шүтэн хичээнгүйг тухайлан тойрвоход төвчигдэх үүнийг төвчих хичээнгүйг тойрвоход өмнө нь төвчигдэх хүн Нисванасын мөн чанар, түүний ангилал, төрөх дараалал, Нисванас нэг бүрийн хор уршиг, Нисванасын эрхээр хийх хилэнцийн гим үр, нийт орчлон хийгээд амьтан тус бүрийн зовлонг сонсож судлан танин мэдээд тэр мэд дурдал санамсартаа хадгалан тэр дагуучлан өөрөө явж буй эсхээ ажиглан хянан дээр дурдсанчлан хичээнгүйн харшлалын ерөндөгийг хэрэгжүүлж 4 хүчээр хичээнгүйг аривжуулж баттган баясаж завсарлах тэргүүтэнд мэрэгшээрээ. 4. Түүнээс бие сэтгэлийг үйлэнд уян болгох ёсно. Эрхэнд хураах хүчийг үүсгэхэд амьтанд туслах бодисадвын суртгаал ёсонд суралцах хэрэг суралцахгүйн гэм Нисванасыг дайсанд үзэх ёс. Түүнтэй тэмцэхэд бэрхшээлийг үүргэнд бус чимэгт харах сэтгэлийн хүчийг үүсгэх бөгөөд бясалгалд суралцсан бие сэтгэлийг буянд ашиглахад болохгүй байгаа цэрвэлтийг нь буцаа. Улмаар буянд шамтахад бие сэтгэл хөнгөн цовоо болж хичээнгүйг тойрвоход улам хялбаршиж тийм хичээнгүйг тойрвохдаа дээр дурдсанчлан 6 дээд төгөлдөр болон 6 чандад хөрхий хоёрыг бүрдүүлэн үйлд. 5. Тэдгээрийн утгын хураалтад бодис сэтгэлийг бясалгах нь амьтанг хичээнгүйд хүргэхэд суралцах уг сануулагч бөгөөд дээд газрын бодисадвын хичээнгүйг ерөөлийн оронд барьж хичээнгүйг хэрэгжүүлэлтийг өөрийн аль чадхаас эхлүүлж улмаар багаар бүрдүүлж яваарэ. Бүгдийг нь ис чадсан ч ерөөлийн оронд барьж үл орхин суралцахыг лагсангийн айлтгаснаас айлтжээ. За өнөөдрийн хичээнгүйн чандад хөрхүү номын бүлэг маань үүгээр өндөрлөж байна. За ном сонссон тийм ээ номонд орж буй та бүхэн маань бүгд хичээнгүй чандад хүрэх болтугай гэж ерөөлөё. За өнөөдрийн шинийн 15 бэлэгт сайн өдөр энэ сонссон ном буйнаараа хамаг амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай хамаг амьтны тусын тулд бодитгэл төрөх болтугай хамаг амьтны тусын тулд хоосон чанарыг онсон бэлэг оюун төрөх болтугай. За бүгдд нь хичээнгүй чандад хүрэх болтугай гэж ерөөё. Баярлалаа баяртай.